Ирэмбийн төлөөхтэй айн шүү дээ. Тэгээ миний нөгөө маш их эмзэг ханддаг зүйл нь энэ үндэсний ууламжлалаа тойрсон энэ маргааны шалтгийг энэ төрн үүсгээд байдгийг би эсэргүүцдэг үргэлж. Одоо тэр 21 онд наадмыг өнжөөд тэ ковидос болж өмдсөн үгүй шүү дээ. Хүмүүс шавуулахгүй гэжсэн бол 21 онд эдгээр өөрсдөө хүмүүсийг гэрт нь орчоод парк дээр шоу зохион байгуулж ирсэн бүгд санаж байгаа. Тэгсэн эртний үндэсний баяр наадмаа өнжсөн. Аль нь шавааралт, аль нь шавааралт биш юм бэ гэдгийг бүр 90 бутхыг алдуулсан. Одоо бид нар бүгдээрээ мартцсан. Тэр үед ерөнхий сайд оюун эрдэнэ залуу байсан. Тэр хүн Монгол төрийн наадмыг энэ 100 жилийн хугацаанд тасалдуулсан, түүхэнд хар нүх үүсгэсэн нүгэлтэй. Энэ нүглийн одоо барилдаж байгаа, эд барилдаж байгаа залуучууд амжилтаараа дээр нь төрн шийдвэрээрээ нөхөх гэж штэ. Давхар нүгэл гэж. Өөрөөр хэлбэл буруу зүйл хийхэд заавал арталт нь үр дагавар үүсдэг. Тэнд наадам унжицсан. Тэгсэн ирнэ нөгөө талдаа залуучдын холбоо нь хүмүүс зөвлөлөө барилдаж болоод исэн байгаа зү. Барилдсан байгаа зү. Тэгээ барилдчихгоотоо одоо цолоо нөхөж авъя. Тэрийг одоо өгчий. Яаж юм нэхэр өөрсдөө хийсэн алдааг бидний гараар, бүгчүүдийн гараар, өв уламжлалтай хайртай хүмүүсийн гараар бүглэх гэж штэ. Өөрсдөө алдаа гаргацсан байхгүй, түүхэнд хараар тэмдэглэхдэх байхгүй. 50 жилийн дараа, 100 жилийн дараа ярина. Энэ 100 жил нь хайцсан. Оюун эрдэнэ наадагч нь наадмаа унжицсан юм аа. Хятадуудад найр тавиад. Үнэн ш бүгд найрамдах хятад ард улсад биднийг наадмаар тэ манайх наадмаа унжицсан гэр гертэ хоосон цэнгэлдэх хараад залуучдын холбооны барилдаа хүлээгээ сууж хахад манай урд төршид хушиг уулганд өвөр Монголын хушиг уулганд бүх хөрөлдөж морь уралдчихсан. Нөгөө голомт болсон газар. 100 жилээ тэд нүсэр тэмдэглэсэн. Тянмины талбайд парад чигсэжсэн. Бид нэр хойшоо сууж өгсөн. Монголчууд биш. Манай өмнөд хөрш наадам зохион байгуулсан. 93 наадам зохион байгуулсан. Дэлхийд дуйлаантай зохион байгуулсан. Бид нар мартцсан байхгүй. Ийм учраас миний нөгөө нэг наадам зодголдог энэ төр чинь болвол тэр нөгөө аминдаа л байж чадж байгаа юм тэр байхгүй. Одоо бид нэр өвөн уламжлалаа хайрлах ёстой, хамгаалах ёстой гэсэн санаа. Тэрнээс миний барилдгийг шааш харсан байна. Яг бүх шинтэн үздэг хүн дургу бүх гэж байдаг. Нутаг нутгийн бүх гэсэн ойлголт байхгүй. Сайхан залуу, сайхан барилддаг, сайхан бүх. Одоо энэ нэр дурдж байгаа бүх бүхчүүдэд би хайртай. Одоо эд барилдаж байгаа, одоо цол авчаа Батүлзий зааны жишээлбэл би барилдаанд бүртгүүлсэн байхыг нь харахад хайр хүрдэг. Батүлзийтэй барилдаа. Сайхан барилдаа болно гэж боддог. Түрүүн бас манай хин сайн зөрөг гişүүлжлээ. Хүмүүс гişүүд ингээд бүчүүдэд таарлахаараа өөрсдөө худлаа ингээд амлалт өгөөд идэм аа. Гордлог зөрүүлээд идэм аа. Би бол тэр бүхчүүдтэй тааралдаад надад асуудал тавихаар анханасаа хизээнээс нөө сэтгүүлч байхаасаа юу гэж хэлдэг байсан бэхээр битгий хүлээ. Битгий хүлээж өөрсдөө хамал. Наад чи явахгүй. Зүгээр тэр болохгүй юм хүлээж тамлана гэдэг сэтгэл зүй асар хэцүү. Энэ дээр чинь бас хүний амжилт бас нөлөөлөг. Тийм учраас битгий хүлээ гэж хэлдэг. Өөрсдөө мэдж байгаа. Тийм учраас ингээд зарчим бол зарчим л байх хэвээр. Тэрнээс одоо ингээд хувь хүний хоорондын асуудал болохдоо бид нар ч их сайн. Тэр арангаах болохоор тэр ховдын бүхчүүдээ, увсын бүхчүүдийг эсэргүүцээд энэ тэргээл яриад айгуул эхлэн штэ. Гэтэл энэ юусоо хувь хүний асуудал биш. Монгол төрийн наадмыг төрөн зохион байгуулах ёстой. Төрийн наадамдаа давж цол авах ёстой. Төрүүлжээж арслан болох ёстой, төрүүлжээж авраг болох ёстой. Төрүүлжээж дархан авраг, даян авраг болох ёстой. Энэ хэрвээ тийхгүй байгавал тэр алдааг засах нь төрийн үүрэг болохоос биш. Нэгэнд алдаатай явчаад араас нь дандаа алдааныхаа араас нь гэж нөхөг шийдвэр гаргая. Энийг бол зүгээр төр биш хүүхдүүд л юм хийн. Төр бол зарчим барих ёстой. Төр бол алдаагаа засаж явах юм шийдвэрүүдийг л цааш гаргаж явах хэрэгтэй. Ер нь би сая их хурлын гишүүдтэй бас уриалсан өмнөхийн Намгланбаатар гишүүний хуулин дээр. Ер нь манай Монголын төр ялангуяа энэ байшин дотроос энэ үндэсний үйл уламжлалсаар тогтолттой шууд холбоотой ийм цагаан сар наадам төхөөд ирэхээр ийм нэг нийгэм рүү хэрүүл талцал тарьдгаа болмоор байна. Ядаж энэ байшингаасаа болмоор байна. Өөр газар маргалдгал юм байна. Өөр газараас янз янзын хүмүүс төрийн бүс байгууллага санаагаа зөрөлдгөл юм байна. Бид нар өөрсдөө төрийн эрх барих дэд байгууллага нь өөрсдөө төрийнхөө наадмыг ингэж хэрүүл талцал руу хийдэг юм шалтгаан их үүсвэр хөрсийг бүрдүүлж өгөхөөл болох хэрэгтэй.
Бидний хамгийн нэгдүгээр тайрлах ёстой юм бол тусгаар тогтнол. Үндэсний ондоош л. Тэгжээж цаашаа